Хаашаа явах гэж байгаа вэ? Амралтын өдрөөрөө. Аа? Бас шагаа орлуулах тэгээ. Шагааны Морь оруулах уу? морь орлуулах. Шагаа наслах. Гоё байна. Сайн байцгаана өвтөвчтэй. Өнөөдөр бид гэр бүлээрээ 3D дэрэм Монгол өв уламжлал сургалтын төврөө Монгол үндэснийхээ тоглоомуудаар тоглохоор мордцголоо. За араа. За сайн байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан. За. За. Эдний идээч. Цагаан сүртэй ярьлаа дээ. За сайхан болж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан болж байна. За ажил хэрэг сайн. Жишээгээ сайн байна уу? За ингээд өнөөдөр Өрөнгөө аймгийн 12 хотод үйлсээ явуулдаг. Горов дээр ингээд мөрөд Монгол орон сургалтын төвд одоо гэр бүлээрээ амралтын өдрийг бас одоо дурсамжтай дээрээс Монгол өв соёлоороо хүүхдүүдэд одоо таниулахаар тойрон ирсэн баярлалаа. Өнөөдрийг бас сайхан хүрээлээрээ манай төвөөс бас хүүхдүүдэд болон бид ч гэсэндээ бас хүүхд байхдаа тоглож өсөө бас хэсэг савсаар мартсан энэ одоо бүр мартсан байлээ шүү дээ. Тэгээд ийм зоригтой юм одоо зөндөө олон дата зөндөө олон тоглоом үсэл юмнууд арах. Ер нь одоо Монгол нүүдлийн соёлыг гэж тэгээд бид нэг нүүдлийн соёлыг ширээ дамжуулаад өв соёл гэж зүйл хэлсэн байгаа шүү дээ. Тэрийг л бид нар хатгалж үлдэх мартаж болохгүй зүйлүүдийг энэ сургалтын зөвөөрөө дамжуулж хүүхдүүдэд хаачтай одоо өвлүүлэх тийм атах юм их хэлж байгаа юм. За сайн байна уу? Сайхан болж байна уу? Сайхан. За ажил төрсөн сайн байна уу? Ажилласан. Нөө сайн байна. Яг уунаас одоо юу гэж байгаа. Хичээл болдог. Програмаар хийсэн. Туслан явчих. За одоо тоглоё. За бид тав бясалгал хийсэн. За манай бага охиндөө 5 минут чимээгүй суух нь дэлхийн хамгийн хэцүү даалгавар байсан юм шиг байна. Энэ одоо яг яагаад байгаа юм бол? Тамны онгод нь ороод байгаа юм шүү. За нэг юм руу авираал, нэг юм самардаал. Адс өгөөд байна. Бурхан шиг л сууж байна. Манай өвөг дээдсч гэсэн шиний нэгний өглөө болгон уул овоондоо гарч шиний нэгнийхээ нарыг харж байгаль дэлхийгээ шинжиж дотоо сэтгэлээ ариусгадаг байсан нь бас нэг төрлийн бясалгал байсан болов уу гэж би дотроо бодлоо. Найр нь хүрчээ зайлвал.
За бүр хажуулдаад өглөө. Багшигаа хараад аваа босоод ирлээ. За бүр унтаад өгчээ. Дуслаа да. За дараа нь бид алан мэлхийн өрх тоглоомор тоглосон. Алан мэлхийн 108 шагаагаар тоглодог. За ээж эсгэлээд. За ээж эсгэлээд. Тэг. За дөрөв. Баруун доотлын шил бавлаа гэж хэлээд ингээ авах нь шүү дээ. Тэгээд буцаагаад энийг тавина гэсэн. Яст мэлхийн өөрөө маш удаан амьдардаг урт настай амьтан байдаг болохоор алан мэлхийн тоглоомыг шинэ нэгэн тоглосноор тухайн жилийнхээ өвчин зовлон болон гай барцдыг зайлуулж байна гэж бэлэгшээж тоглодог монголчуудын уламжлалт зурхай тоглоом юм. Давсга өөрөө ийсэн. Өөрөө тавиад ийсэн. Давсгийг би тавина гэж тавиад ийсэн. Тэр. Хамгийн их одоо шагаа тоглуулж хараасаа учраас нэг юм арга хар шагнаж байна. Гэгэл. За. Өнөө овсаа түрүүлсэн чинь бүтээлч юм одоо юм шагная. За хүү маань Монгол 93 наадамд ордог. Шагаан харвааг сурах гэж байна. За анх удаа харавтлаа гэхэд онж байна. За би байдгүй. Скутер аюул. Скутер билээ. За энэ бол томчууд зориулсан тоглоом байна. Тенс, биллиард. Оо, надаас илээ биш. За манай банд 9 гогцоо буюу оюун дэлгүүр тоглоомыг тоглож байна. Энэ бол манай өвөг дээдсийн үлдээс Монгол IQ тоглоом. За ямар ч юусан гаргачлаа. Мондог бол баяр хүргэе. Шатарчин за. За. Гүштэй чингүнээс эхэлж шүү дээ. Гүштэй цагаанаас игэлдээ. Шигнээс. За. Мөн хүүхдүүд маань сууж сурах, төвчээр хатуужил, тоолох, бэлэгдэл сурахад нь маш том хичээл болдог юм. Тэгээд гэр бүлийн харилцаан ч гэсэндээ айгүй гоё халуун долоо уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдүүдтэйгээ тоглож, инээж хөгжилдгийг харах сайхан байлаа. Яасан? За. Энэ шагаагүй шүү дээ. Игнүү. Тэрчгээс тэгээд инглээ.
мэдлэн байдаг хөвч ногоо уулын ханга хөшин юм хархи ханга уудам цэг говь ханга унаган нурхимэн уур ханга уулын толгой цалцсан улаа цулгал цалцах цагаа аваа хэл шин нэрэг адуусын уулгон мэдлэн байдаг хөвч ногоо уулын ханга хөшин юм Талли ханга уудам цэг говь ханга унаган нурхимэн уур ханга Шаасэндээ сайхан сэндэлээ. Би энэ гойн авлаа. Алуу юу авсан юм бэ? Ногоонах нөхсөн юм уу? За. Шилэн бит Алуу. За, ийм сайхан Монгол ёс уламжлалын төвөөр үйлчилсэн. Бидний хүлээ авсан. Угнаадаа баярлалаа. За баярлалаа. Хөрөлцөн ирсэнд баярлалаа. Тоглоомоор тоглож өв соёлоо одоо мэдж авч тий. Тэгээ тэрүүгээр одоо амьдрал ахуйда Монгол хүн одоо юугаар ондоошх юм, Монгол хүн юу хийж бүтээх юм гэдгийг олж авах хамгийн том үнцэг гэж хараад байгаа. Тэгээд та нарын бүхний одоо хоёрын ажилт амжилт хүсье. Монгол хүн монголоор нь үлдээх юугаа марч болохгүй нь одоо бас хөрөнгө оруулалт хийгээд ингээд нэг өдрийг сайхан ярьж өнгөрүүлээд тоглоод тэгээд орсууж бичсэн. Баярлалаа. Яа, баярлалаа. Баярлалаа. Манай гэр бүлийг халуун дотноор хүлээж авсан Ууганбаатар өгчтан баярлалаа. Ингээд монголчуудын өв уламжлал, ёс заншлаан, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь томоос том амжилтыг хүсэн ирэв. Бид гэр бүлээрээ амралтын өдрөө зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлээд оройн нь хамтдаа хайрын баярыг тэмдэглэсэн. Бас сүдээ госноо гараа угаацгаа төгсөг. Төгсөг юу. За, хэлээрэй. Юу хэлэх юм бэ? Баяртай. Сайхан шинэлээрээ. Төгсөг. Бадараа. Subscribe гэж. Subscribe бадараа. Төгсөг. За. Төгсөг.